Сайн байцгаана уу? Намайг Сандаг Өчир гэдэг. За би 26 настай брейк бүжигчин B-boy Сандаг Өчир байна. Хүмүүс их хвчлэн Монгол бүжгийг юугаар төсөөлдөг вэ гэхээр бие биелгээр төсөөлдөг. За бие биелгээ бол бидний Монгол бүжгийн яг төлөөлж байгаа нэгэн хэсэг нь байгаа. Ер нь бие биелгээ ямар утга учиртай юм бол яагаад ингэж ийм олон төрөл байдаг юм бол яагаад энэ одоо ийм домогтой юм бол ямар одоо зан үйлтэй холбогдож байгаа юм бол гэдгийг судлахыг одоо сонирхож эхэлсэн. Эндээс одоо бие биелгээг одоо судлах одоо тийм хүсэл төрж тэгээд судалгааны явцдаа одоо ёхор одоо бүжигтэй одоо холбогдох энэ сэжмүүд гарч ирснээр бас ёхор руу нэг жохон орж одоо эхэлсэн гэж хэлж болно. Бүх бүжиг Монгол одоо улсад байгаа угсаатны дунд байгаа бүх бүжгүүд бол их анханасаа зан үйлийн шин чанартай байсан тийм ээ. Одоо ч одоо зарим бүжиг нь бол яг зан үйлийн шин чанараа хатгалсаар байгаад байгаа юм уламжлалууд нь бол байгаа. Тэр ёхор юугаараа өнөөдөр Монгол улсад байгаа бүжгүүд одоо угсаатны бүжгээс онцлогтой юм бэ гэхээр тойрон бүжиг тийм ээ. Бүх одоо бурайд угсаатан тийм ээ хүссэн хинч ороод шууд бүжиглэхээр дуугийн айдангийн сураад ингээ бүжиглэхээр боломжтой ийм бүжиг. Дээр нь яг угсаатны өөрийнх нь энэ онцлогийг илэрхийлсэн ийм өв тийм ээ одоо брейдing соёлын бит босовын нэг осгон илэрхийлэл гэж хэлнэ л дээ. Дөрүүд за үзэмчин бараг бурайд гэх маш олон төрлийн хүмүүст одоо танигдаагүй ийм бүжгийн төрлүүд байдаг. Энэ ундрагуудаас бид нэр хүмүүст болон залуучуудад болохоор энийг таниулах тийм зорилготой байгаа. Бурайдын дуут тойрон бүжиг ёхрын онцлог бол нэгдүгээр тойрог тийм ээ одоо тойрч бүжиглдэг ийм бүжиг. Хоёрт болохоор дуут бүжиг тийм ээ тэр угсаатны хил тийм ээ одоо энэ амаа аялгыг тэр чигт нь дуугаараа илэрхийлээд бүжиглдэг юм бүжиг. За тэгээд дээр нь бас яг юм гал тойрч бүжиглдэг гэдэг юм уу тийм ээ. Галыг тойроод тодорхой орон зайд яг энэ гадаа тийм ээ бүжиглдэг юм бүжиг байгаа. Тэгэхээр ямар нэгэн шүтлэгтэй уул усыг гэдэг юм уу эсвэл одоо галыг гэдэг юм уу амааг гэдэг юм уу ингэж тойрч бүжиглдэг онцлог нь бол юм байна. Бурайд хүмүүс амар тийм галын нэрхтэй хүмүүстэй ингээд амар юм дүрлцсэн зоригтой шудрагтай юм хүмүүс идэг. Тэгээд яг тэр онцлог нь яг бүжинд нь ч гэсэн аягүй шингэсэн. Аягүй тийм цоглог те ингээд одоо өсчсөн дэвхсэн хараасан тийм байдаг. Тэгээд яг тэр нөө өөрийнх нь дотоод мөн чанар нь ч гэсэн яг тэр бүжиг урлагаараас дамжиж гаширт юм болов гэж харж ирсэн юм байна. Би багтаа л нөгөө янз бүрийн наадам бурайдуудын наадам ч юм уу те тиймэрхүү юм дээр очиод ингээд бүжиглжсэн л та. Тэгэнгүүт одоо нэг тийм цаанаасаа нэг тийм амар гоё нэг гоё тэр одоо хавд өөрөвч байхгүй юм шиг ч юм уу те нэг юм амар гоё бүх зүйлээ ингээд мартаад нэг гоё ингээд өдрийг халаад ороод ингээд гоё ингэж хөвжөлдөж бүжиглдэг л те. Тэгээ тэр нь бол амар гоё байдаг. Тэгээд одоо бүжгийн хувьд бол бас Монголын нуус товчоонд өгүүлснээр бол одоо өвдөг газрыг өлтөртөл одоо хамраг газрыг халзартал дэвслэн хуримлав гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө одоо энэ бурятын дэвсэг одоо энэ бүжгийн төрөл зүйл дээр 13 дугаар зууны үед байсан байна гэдгийг бас тодорхойлох нэг одоо мэдээ занг гэж хэлж болно. Бурятын бүтэц бүрэлдэхүүний тухайд наваад үзэх юм бол бүр эртний хийгээд эртний одоо тэр одоо 20-ын бурят, агийн бурятаас гадна хожимд эдний дунд орж суугаад бурятцсан тийм одоо угсаатны бүлгүүд бас байдаг. Ийм учраас одоо бурятын ёхор бол ёхрын одоо хөдөлгөөний элементүүд бол их өөр байдаг. Жишээлбэл одоо түнхний бурятуудыг бид нэрлэж болно. Түнхний бурятуудын одоо ёхорын одоо хөдөлгөөнийг аваад үзэх юм бол ерөнхийдөө бие биелгээ тал руугаа бараг ийм одоо тахимцах суудлаар суудаг зарим тохиолдолд ийм одоо элементүүд байгаад байгаа нь одоо ийм дүгнэлтийг хийхэд бол хүргэж байгаа юм.
Бурятын одоо Яохор бүжгийг үүслээс нь өнөөх хүртэл ингээд таймлаад хэлчих юм бол тийм ээ хамгийн анх одоо ингээд зан үйл гэдэг юм уу ан аав хийх зан үйл тийм ээ ан аав одоо хийхдээ байгаль дэлхий лус хавдаг тийм ээ тухайн газрын эзэн лус хавдаг одоо хандаж гуйж тийм ээ ангийн их олзоо мөхтэй байлгаж өгөөч гэдэг энэ сүсэг бишрлээс эхлээд одоо үссэн юм бүжиг гэж бол эрдэмтэд үздэг тийм ээ. Тэгээд одоо Бурятын зээх тав гэдэг тийм ээ. Зээх тав хийх юм нь бол ингэж таарч бүжиглээд одоо зээх таваа бас хийснийхээ дараа л ус савдагтаа одоо байгаль дэлхийн эзэндээ баярлж таларснаа илэрхийлээд бол таарч бүжиглдэг байсан. За эндээсээ болохоор хормын зан үйл рүү тийм ээ хорм хийх рүү одоо хормтой холбоотойгоор залуу хосууд Яохор дээр нэг олдог гэдэг юм уу те одоо их хөдөлмөрийн дараа гэдэг юм уу ажлын дараа сайл сүүний дараа одоо яг залуучууд тийм ээ өв сатлангийн дараа гэдэг ч юм уу ингээд Яохрын үеэр нэгийг олж харж тэнд бас залуу хосууд учирдаг байсан гэдэг юм хормын зан үйлтэй бас холбоотой юм бүжиг байгаа юм л та. Тэгээд одоо яг сүүлийн үед болохоор яг сүүлийн үед гэдэг юм уу яг өнөөгийн нөхцөл байдал нь ямар байна вэ гэхээр хормын зан үйллийн үеэр бас тодорхой хэсэг нь бүжиглж байна. Тэрнээсээ гадна яг одоо сүүлийн 30-аад жилд гэдэг юм уу яг наадам руу тийм ээ Яохор гэдэг юм уу халтарган наадам гэдэг юм уу за шөнийн Яохор гэдэг ч юм уу ийм наадмууд дээр бас Яохорыг бүжиглэх нь нэлийн түгээмэл болж байна. Тэгэхээр Яохор бол ийм одоо үүссэн цагаас нь хойш хэдийгээр үүссэн яг тэдний үед үүссэн гэдэг одоо түүхэн хугацаа тийм ээ энийг тодорхой хэлж чадахгүй ч гэсэн хамгийн анх тэр 6 дугаар зууны үед одоо байгаль нуурын хай дэсгээр одоо амьдарч исэн баягууд овгоос одоо Бурятыг үссэн Бурят усатныг үссэн тийм ээ өсөлтөө гэж төвчд бол үздэг. Тэгэхээр энэ үеэс эхлээд ойн иргэд ан аав хийдэг байсан тэр үеэс өнөөх хүртэл ирэхтэй бол Яохорын өөрөө хид хідэн юм одоо Яохрын үүрэг зориулт гэдэг юм хамгийн анхны үүрэг зориулт одоо хувирч өгшлөгдөж ирсэн гэдгийг бол хэлмээр байгаа юм л та. Бурят бүжгийг сурахад бол илүү техник талаасаа гэх юм бол гар хөл толгоо ерөнхийдөө бол зэрэг хөдөлдөг. Тэгээ аяны хувьд бол их ирч хүчтэй айгүй тийм айгүй өөр тийм ондоошлох тийм гоё ийм гоё мэдрэмж өгч байсан. Их одоо өвөрмөц аюуттай. Одоо ингээд Бурят дуу болох нэг тийм өөр ингэсэн онцлогтой, шинжтэй, тийм сүнслэг байсан. Ирч хүчтэй цоглог гоё өөртөө ихтэй байдлыг эдэрдэг гэх юм уу. Тэгээд ингээд өөрийнхөө дотоод мэдрэмжийг ингээд хөдөлгөөнөөр гаргаж илэрхийлэх юм бол хамгийн гоё. Бурятын Яохор бүжиг гэж одоо бид нэр яриад байгаа боловч угтаа бол энэ наада юм байна л шүү. Тэгээ Бурятын Яохор наада гэдэг. Тэгэхээр Яохор нааданы өнөөгийн байдал ямар байгаад байна вэ гэхээр ер нь бол Монгол улсад манай Монгол улсын хэмжээнд бол ерөнхийдөө яг язгуур хэвэн нам бол бараг алдагдсан гэж хэлж байна. Яагаад та ингэж хэлж байна вэ гэхээр 2018 онд бид нар Хинтээ ангийн Батширээд суманд соёлын өвийн үндэсний төвтэй хамтарч тийм Яохор наадам зохион байгуулсан. Тэр Яохор наадамд оролцож байгаа одоо тэр бүжгийн одоо төрлүүдээс харахад ихэнхдээ тайзны хэв шинжтэй ийм одоо зохиомл одоо бүжгүүд манай одоо Монгол улсын талаас бол оролцож ирсэн. Гэтэл одоо Бурятын одоо тэр Яохор хатардаг хүмүүсүүд бол ихэнхдээ жоохон настай дүү хүмүүс ирсэн боловч ерөөсөө яг жинхэнэ натур Яохрыг бол харуулж ирсэн л та. Эннээс үүдээд одоо Монгол улсад яг манай улсад бол ерөнхийдөө Яохрын одоо жинхэнэ язгуур хэв нам бол
нилээд одоо алдагдаж байгаа юм байна гэдэг ийм дүгнэлтийг хийхэд хүрэж байгаа маа. Яхар бол ерөөсөө цогц зүйл байхгүй. Ганц бүжиг шүү дээ. Энэ бол угсаатны өөрийнх нь хэл тийм ээ. Одоо уламжилт ах уй дээл хувцас тийм ээ. За тэгээд шүтлэг одоо сүсэг бишэр шүтлэг тийм ээ. Энэ зан үеийн цогц илэрхийлэл учраас энийг зөвхөн одоо яохор гэдэг талаас нь харж биш. Ерөөсөө хэл аялагнаас ахуулаад яохрын дууг яаж дуулах хэвээр юм. Тэр дууны ая тийм ээ аялгуу хэлний үг тийм ээ одоо өвс гэхийг одоо жишээлбэл Редод өвхэ гэж хэлэх жишээ нь. Энийг дуулахаар аялга нь өвс гэж дуулснаас тис өөрөөр сонсогдно. Тэгэхээр хэлний аялга өөрөө одоо дуунд ороод дуун өөрөө бүжгийг яаж одоо бүжгийн хөдөлгөөнийг яаж одоо удирдах гэдэг юм уу хөдөлгөөнтэй яаж зохирч байгаа гэдэг энэ хэмжээ өөрөөсөө цогцохгүй. Тэгэхээр ялангуяа бүрээд одоо угсаатны энэ хүмүүс маань хүүхд залуучууд маань өөрийнхөө угсаатны соёлыг сураасаа мэдээсээ тий яохор зөвхөн гар гараасаа бариад одоо гал тойроод бүжиглдэг тийм ээ ийм бүжиг биш. Энд чинь угсаатны хэл аялгуу хувцс сунар зан үеийн маш том илэрхийлэл учраас энийг цогцоор нь сураасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ зүйлээ цааш нэг өвлөж үлдээ гэж хүсэж байна. Тэгээд соёл уламжлалт гэдэг энэ дотроо олонгод яалтчгүй нөгөө соёл гэдэг чинь дотроос аяг олон төрөл туваагдаж шүү дээ, тий. Ахуйн соёл гэж байна, урлаг соёл гэж байна, тий. Одоо хэл соёл гэж байна, маш олон соёл гэж байгаа. Тэгээ яг бурайд хэл чинь өөрөө устж дэлхийн устж байгаа хэлний донд орсон шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол манай одоо энэ бурайд ясны маань соёл уламжлалт маань жоохон устдах тал руугаа болж байгаа юм шүү гэдэг нэг айдас байна, тий. Тэгээд яг энэ ч утгаараа тэгээд одоо бурайд бүжиг дуу одоо юу гэдгийг шүлэгтэй энэ бүхэл энэ урлаг соёлоороо бас дамжуулаад хүмүүс маань энэ зүйлээс одоо сайхан ингээд цааш нь хөгжүүлээ тий урлаг соёлоороо дамжуулаад юу аасаа гэж хүсэж байна. Дэлгэрүүлээсэй гэж хүсэж байна. Тэр яохор бүжиг, тэр ингээ гоё тойрон бүжиг тэр зүйлс ингээ хүмүүс ингээ гоё цааш нь гоё түгээн дэлгэрүүлээсэй гэж хүсэж байна. Ялангуяа бурайд хүмүүс маань хүүхдүүд маань сураасаа эзэмшээсээ тэгээд аль болох язгуур байдлаар нь бас авч үлдэхийг эрмэлзээд тийм ээ эргэн тойрондоо байгаа энэ хөгшин настай уламжилт яг энэ бүжгийнхээ мэдлэгийг гэдэг юм уу сурчсан энэ хүмүүсээс өөрсдөө судлаад энэ яагаад ингэж байгаа энэ ямар учиртай ингээд ичид заахгүйгээр асуудаг судалдаг тэгээд тэрийгээ одоо сурч мэдсэн зүйлээ нэгнтэйгээ хуваалцдаг байх юм бол бурайд бүжгийг бас тодорхой хэмжээнд яхор бүжгийг шүү дээ. Одоо угсаатны хэрэглээний хувьд угсаатны соёлын хувьд авч үлдэх юм боломжтой л гэж хараад байгаа юм л та. Орчин үеийн залуучуудад одоо захиж хэлэхэд бол одоо бид монголоороо байя. Монгол улс дэлхий дээр одоо оршин тогтноход одоо бусдаас бид нарыг ялгаруулдаг тэр зүйл байх ёстой гэж одоо үзэж одоо өөрийнхөө соёлыг судалдаг, мэддэг, одоо өөрийнхөө хойчтой зааж сургадаг ийм байгаасай л гэж одоо ингэж хүсэж байна да. Одоо сүүлийн залуучууд бол ингээд илүү их гадны соёл илүү их уусаад Монголын яг ингээд дархлаа үндсэн соёл боловын дархлаа айгүй их алдагдж байгаа. Манай Монгол улс бол айгүй их онцлогтой маш олон угсаатангууд байдаг. Тийм их баялаг соёл урлагтай арт түмэн. Бид нар болохоор залуучууд ялангуяа энэ соёл урлагаа их хадгалж, хамгаалж, энийг их хөгжүүлж цаашд ингээд хөгжүүлээд яваасаа гэж
хүсэж байгаа. Бид нэр бол одоо энэ ирээдүйн залуучууд учраас энэ яг уламжлалт соёл урлагаа илүү их нандинагч дээдлж явах ёстой.